За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр Java програмчлалын хэлэн дээр if үйлдэл буюу нөхцөл шалгах үйлдэлийг хэрхэн хийх талаар та бүхэндээ тайлбарлая. За ерөнхийдөө бол олон төрлийн програмчлалын хэлэн дээр if нөхцөлийг бол ашигладаг. Algorithm, C, нэмэх Java, JavaScript, Python, R хэлгээд бүх төрлөөр ашигладаг. Эдгээр дээр if нөхцөл маань if else нөхцөл нь хоёулаа ялгаагүй ижлэн бичигддэг. За Java програмчлалын хэлнийхээ компьютерийн keyword-ноос өгөгдөл авдаг функцаа дуудаж оруулж ирээ. Java utility scanner гэж бичнэ. За багцаа дуудаж оруулж ирсэн бол одоо scanner функцаа шинээр зарлана. Scanner in гэд imp гэж зарлал чи imp тэнцүү new scanner. За тэгээд system in. За үүний дараагаар одоо жишээн дээр ашиглах хувьсгчудаа авъя. За одоо жишээлбэл эхний жишээ маань за тоо 1. За бүхэл тоо хэлбэрээр зарлалаа. Тоо 2 бүхэл тоо хэлбэрээр зарлалаа. За өнөөдрийн жишээн дээр бид нар if else нөхцөлөө шалгах гэж байгаа учраас 2 тооны if багыг олдог бол жишээгээ үзэх нь байна. За ингээд тоо 1 компьютерийн keyword-ноос өгдлөөр авъя. Авахын тулд бид нар дэлгэцэн тэгэхээр тоогоо оруулна гэж текст хэвлэх ёстой байгаа. System out print line. За эхний тоог оруул. Гэж биччихнэ. За дараа нь тоо 1 тэнцүү. За түрүүний энэ 4-р мөрөн дээр бичсэн imp гэсэн төлхөөрөгөө зааж өгнө. Keyword-ноос өгдөл авах гэж байгаа учраас imp next int функцаар бол тоог бол keyword-ноос авна. Keyword-ноос оруулж өгнө гэсэн үг. За дараагийн функц. System out print line. Дараагийн тоог оруулж бичлээ. За цэг дасгал тавилаа. За ингээд бид нэр тоо 2-ыг нөгөө imp функцаар ашиглаад next int буюу одоо бүхэл тоо хэлбэрээр авлаа. За хоёр тоогоо бид нэр if багын шалгахын тулд if нөхцлөө тавилаа. If нөхцөл дотор одоо нөхцлөө бичиж өгнө. Нөхцөл маань бөөрөнгийн алтан дотор бичигдэнэ. За бөөрөнгийн алтан дотор тоо 1 нь тоо 2-оос эрс их гэж бичлээ. За тэгээд гоё халтаа нээгээд гоё алтан дотроо system out print line. За тэнгуүтээ тоо 1-ээс нэмэх нь тоо 2 нэг гэж харагдуулах гэж байгаа учраас багын тэмдэглэл тавилаа. Нэмэх нь тоо 2. За else нөхцөл төр юу яах вэ гэхээр system out print line. За энэ дээр тоо 1 дээр нэмэх нь тоо 2. За ингэж бодохыг бол хэвлсэн байна. За ажлуудад үзье. Ажлуулсныхын дараа тайлбарыг бол өгнө. За бидний бичсэн жишээн дээр тоо 1 тоо 2 маань эхний тоог оруулна уу, дараагийн тоог оруулна уу гэдэг хэсгийн дараагаар хэвлэгдэх ёстой. За эхний тоог оруулна гэхээр 45, хоёр тоог оруулна уу 78. За тэгэхээр 45-аас 78 нэх учраас энэ else нөхцөл ажилласан байна. За дараагийн энэ if нөхцөл ажиллахыг үзье. Эхний тоо 56, хоёр дахь тоо 23 учраас 56-аас 23 нэх гэж эхний нөхцөл ажиллажээ. За if нөхцөлөө товч тодорхойгоор тайлбарлаж өгье. If нөхцөл гэж юу вэ гэхээр if гэсэн төлхөөрөгөөр бичиж өгнө. Хэрвээ энэ if гэсэн төлхөөрөгөөр бичсний ард нөхцөл тавьсан бол ингэж уншина тийм үү? Програмчлалын хэлэн дээр хэрвээ тоо 1-ээс тоо 2 гэсэн нөхцөл нь эрс их бол энэ үйлдэл үнэн бол system out print line мөрөн дотор тоо 1-ээс тоо 2 нь эрс их гэсэн ийм текст хэвлэгдэнэ. За дунд нь бол нөгөө их багын тэмдэглэлээ бол оруулж өгөөд ивсэн байгаа. За харин хэрвээ тоо 1-ээс тоо 2 нь одоо эрс бага биш. Нэгэсэндээ хэрвээ тоо 1 нь тоо 2-оос эрс их биш бол энэ нөхцөл буюу else нөхцөл биелнэ. Энэ дээр
Одоо жишээлбэл яг түрүүний ажилладаг шиг тоо 1 нь тоо 2-оос бага байх юм бол одоо тоо 1 нь 2 байхад тоо 2 нь 4 байх юм бол 2-оос 4 их буюу энэ нөхцөл биелнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ тоо 1-ээс тоо 2 нь эрс их үед энэ нөхцөл биелдэг юм бол эрс их биш, эрс бага нөхцөл маань энэ дээр маань дараах нөхцөлтэй байдаг байх нь байна. Одоо жишээлбэл тоо 1-ээс тоо 2 нь эрс бага гэсэн нөхцөл маань ээлсээ тал дээр байна гэсэн үг. Тэгэхээр анх францлыг сурж байгаа хүмүүс маань болохоор энэ ипийг бол ерөнхийдөө андуурж бичдэг. Ерөнхийдөө бол яг ip ээлсийг ингээ бичээс орчвол амар байдаг. За арай өөрөөр бас энийг бичих боломжтой. Тэр нөхцөл маань яг үхээр ээлсийг одоо ашиглахгүйгээр одоо арай өөрөөр шууд ингэж бичнэ гэсэн үг. Ялгааг үр дүн гарна. Тоо 1-ээс тоо 2 нь эрс их. За ажлуудад үзье. За тоо 1 нь 23, тоо 2 нь 56. За ялгаагүй үр дүн гарч байна тийм үү. За одоо энэ нөхцөл гарах уу юу үзье. Тэгэхээр энэ нөхцөл маань болохоор нөгөө ээлсээ байхгүй учраас ялгаагүй бол үр дүнг бол гаргаж байна. За жишээлбэл тоо 1 нь 34, тоо 2 нь 12 гэхэд за 34-ээс 12 ихээ гэж гарч байна. Тэгэхээр хоёр давхар нөхцөл тавьчихаар хэрвээ тоо 1-ээс тоо 2 нь эрс их бол энэ нөхцөл биелнэ. Харин хэрвээ тоо 1-ээс тоо 2 их бол энэ нөхцөл доторх өгөгдөл гарна гэсэн үг. Тэгэхээр энэ 11, 14 дугаар мөрөн дээр байгаа энэ өгөгдлүүдийн хооронд хэд л бол хэдэн мөр үйлдэл байх боломжтой. Энэ дээр бүр тоо нэмээд хассан ч боломжтой гэсэн үг. Нэг өсөндөө юу гэсэн үг юм бэ гэхээр одоо жишээлбэл юу гэдгийг бид нэр хариу гэдэг хувьсгчийг шинээр зарлаад хэрвээ тоо 1-ээс 1 нь тоо 2-оос эрс их байвал хариун дээр тийм үү? Тоо 1 нь тоо 2-оос их учраас тоо 2 хасчихулна. За харин тоо 1-ээс тоо 2-ны эрс их байвал хариу хувьсгчин дээр тоо 2-оос тоо 1-ийг хасаад зөрөг нь болж болно. За энийгээ тэгээд сүүлд нь яах нь вэ? Хэвлэж болно. Систем out цэг print line. За энэ дээр одоо нөгөө зөрүүгээд биччихье. Зөрүү нэмэх нь одоо юу вэ? Хариу. За одоо ажлуудад үзэх юм бол зөрүү нь гарч ирнэ. Тоо 1 нь за энэ дээр үүсгэл алдаа гарсан байна. За алдаага багш нар хараадах яа. За энэ дээр давхар халтны ингээ орцсон байна шүү. За одоо ажлуулъя. За энэ төгслөө хараадах юм. Мэйний хаалт энд явж гин. Тоо 1 энд хаалтсан. Тоо 2 нь энд байна. За энэний ардны хаалт байх юм байна. За. Error variable not initialized. За алдааг ерөнхийдөө ойлголоо. Түрүүн бол зарч үзсэн. За одоо тэгэхээр энэ яг алдаа гараад байгаа юм бэ гэхээр ингэж байна. 18 дугаар мөрөн дээр байгаа энэ код маань одоо IP-ийн энэ хаалтны гадна байгаа учраас утга авахгүй алдаа заасан байна. Тэгэхээр одоо бид нэр энэ IP дотроо оруулж өгье. За зөрүүгээд цааваад. За дараа нь ингээ оруулахаар ажиллах юм байна. За ажиллууллаа. За эхний тоогоо оруул 23, хоёр тоо нь 12. За тэгэх юм бол 23-аас 23 нь 12-оос их буюу зөрүү нь 11. За одоо энэ нөхцөлийг ажиллуулж үзье. Хоёр дахь тооны ихээр хоёр дахь тоогоо эхний тоо нь 12, хоёр дахь тоо нь 78 буюу зөрүү нь 66 гэсэн утгатай гарч байна. За ингээ өнөөдрийнхөө видео хэвлэлээр та бүхэндээ Java Framework стилийн if нөхцөлийг тайлбарлалаа. If нөхцөлөө тайлбарлахдаа бид нэр if else гэсэн нөхцөлийг тайлбарлсан, мөн дээрээс нь давхар if бичих нөхцөлийг бол тайлбарлалаа. За энэ хүү жишээн дээр 2 тооны их багыг олоод олсныхоо дараа нийт хэдэн тоогоор зөрүүтэй байгааг нь олсон. За ингээ өнөөдрийн бичлэгэнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сүгийг дэмждэг бол бичлэгийг мань лайк дарж, subscribe дарж дагаарай. За мөн бичлэгийг мань бусдад шеэрлж бусдад түгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.